Одоогоос 35 жилийн өмнө буюу 1990 онд Монгол улс зах зээлийн нийгэм шилжснээс хойш төр засгийн хүрээнд, улсын хурал, засгийн газрын хүрээнд зээлийн хүү бууруулах талаар бол олон удаа ярьж шилжиж ирсэн. За илүү их цаасан дээр бууснууд анх 2011 онд бол бууж ирсэн байна. За үүний дараа 2014-с 16 оны хооронд зээлийн хүү бууруулах, зах зээлийн орчинг бол бүрдүүлэх гэсэн ийм бодлогын баримт бичиг гарч ирсэн. За хамгийн сүүлд 2020 онд зээлийн хүү бууруулах үндэсний стратегийг бол улсын хурал бол баталсан. За энэ хамгийн сүүлд баталсан 2020 оны одоо энэ стратеги батлахад бол 2017 оноос энэ ажил бол эхэлсэн гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө 3 жил ингэж явж байгаад 2020 онд албан ёсоор бол ингэ цаасаар бол баталгааж гарч ирсэн байгаа. За улсын хурлын 2020 оны 8 сарын 28-ны 21-р тоо тогтоолоор одоо уг стратеги ерөнхийдөө 4 хүрээнд бол одоо авч хэрэгжүүлэх юм бол зорилгыг тавьсан байгаа. За хамгийн эхлээд бол макро орчныг бол бий болгох. За хоёрдугаарт бол банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах. За мөн банкны бол зээлийн одоо эрсдлийн сангийн зардлыг бууруулах. За хамгийн сүүлд буюу дөрөвдүгээр хөрөнгөний зах зээлийг хөгжүүлж санхүүгийн зах зээлд өрсөлдөөн бий болгосоор зээлийн хөө бууруулах бол ийм бол томоохон бол дөрвөн том зорилгыг тавьсан. За энэ дөрвөн том зорилгын араас бол нийт бол 11 бол зорилтыг бол тавьж бол дэвшүүлсэн байгаа. За энэ зорилгын өрөөнд бол одоо 2020 онд одоо баталсан зорилго маань 2023 оны эцэс гэхэд 2019 оны зээлийн хөнгө дундад зээлийн хөнгөний түвшнээс 4.1% баг буюу одоо зээлийн хөнгө ингэж бууруулна гэж бол ийм таамаглалуудын зорилтыг бол тавьсан байгаа. За харин сарын бол зээлийн хөнгөний түвшинг бол 1% хүртэл бол бууруулна гэсэн ийм зорилгыг тавьсан байгаа. За одоогоос 15 жилийн өмнөх буюу 2010 оноос 2025 оны энэ зээлийн хөнгөний түвшинг бол энэ хэсгээс бид харж болж байна. За төгрөг болон доллар. За төгрөгийн зээлийн үед бол 2010 онд бол ойролцоогоор 22-3% байсан бол за хамгийн сүүлд бол 17 орчим хувь болж бол буурсан байгаа. Одоо энэ оны 1-р сарын байдлаар за харин долларын хувь бол 15 орчим хувь байсан бол энэ оны 1-р сарын байдлаар бол 9.5% болж буурсан байгаа. За ингээ харахад бол бид ерөөхдөө тодорхой хэмжээнд бол одоо сүүлийн 15 жилийн хугацаанд зээлийн хувь буурсан. Гэхдээ хангалттай хэмжээнд бол бууж чадаагүй. За ялангуяа 2018 оноос 2022 оны хугацаанд бол зээлийн хувь хадсангуй доктортой байсан бол за эргээд 2023 оноос бол эргээд бол өсгөл ийм бол хандлагатай байгаа юм байна. Тэгэхээр дөрвөөсөнчлэн 2020 оны зээлийн дунд шүүгээс 4.1%-аар бууруулна гэж бол анх бол юм зорилтыг тавьсан. Тухайн үед бол зээлийн хүний дунд түвшин 16.9 байсан бол өнөөдрийн байдлаар 17% болж яг хэвэндээ бол байгаа юм байна. За 2010 онд бол манай зээлийн одоо манай арилжааны банкуудын одоо аж ахуйн нэгж байгууллага иргэдэд болсон зээлийн жигсэн дунд шүү 20.2% байсан бол 25 онд бол баг зэрэг буурч 20.4, за 20 онд буурч 16.9, за 24 онд бол эргээд баг зэрэг өсч бол 17% бол болсон байна. За харин яг өнөөдрийн байдлаар буюу 2025 оны 3 дугаар сарын байдлаар арилжааны банкуудын зээлийн жигсэн дунд шүү сарын 1.41%, за 24 оны эцсийн байдлаар банк усуудын зээлийн жигсэн дунд шүү 3.5, ломбард буюу одоо мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бол зээлийн хүү 4.5%. Гэтэ энийг бол санхүү үндэслэх хорооноос бол энэ зээлийн бол таазыг бол тогтоосон гэдгээр бол онцлогтой байгаа. Тэгэхээр энэ хугацаанд ингээ харахад бид зээлийн хүү ингээ тодорхой хэмжээнд бол буурсан мэт бол харагдаж байгаа. Гэхдээ энэ зээлийн хүүний тооцоолд одоо төр засгаас хэрэгжүүлж байгаа газар тариалан дэмжих зам чинь хоршоож гэдэг юм уу, ажлын байрыг нэмэгдүүлэх одоо хөтөлбөр одоо 10 их нийтийн хөтөлбөрөөр дамжиж орчихсон зээлийн хүнүүдийн орж ирж ерөнхий жинсэн дунд чиг доош нь татж байгаа. Яагаад тэгэхээр тухайн зээлийн хүн бол зах зээлийн бус буюу бодлогын хүнээс бага, зарим нэг нь 6%, зарим нэг нь 4% өдөөж гисэн зээл бол өнгөрсөн хугацаанд олгогдож ирсэн байгаа. Тэгэхээр энэ зээлийн бол хүний төвшин ерөнхий зээлийн хүний одоо жинсэн дунд чиг доош нь татж байгаа. Ер нь цааш бол статистик ерөнхий оноос гэдэг юм уу, яг энэ засгийн газраас хэрэгжүүлж байгаа зээлийн хүүг болон яг арилжааны банк өөрийн их усрээр олгож байгаа зээлийн хүүг одоо статистик бол тусдан гаргаж тавиал илүү их судалгаа шинжилгээ хийхэд бол хэрэгтэй байх гэж бодож байна. За зээлийн хүү өндөр байгаа шалтгааныг бид хүү бол эндээс бол харж байна. За хамгийн эхлээд мэдээж банкны их усрын зардал өндөр буюу харилцах хадгаламжийн хүний зардал өндөр. За хоёрдугаарт өндөр инфляц буюу түүнийг дагсан бол бодлогын хүү гэсэн ийм ойлголт байна. За дараа нь бол их усрын өрсөлдөөн. Их усрын өрсөлдөөн бол манай дотоод зах зээл бол маш их өндөр байгаа. За хадгаламжийн хувьд гэсэн арилжааны банкуд өөр хоорондоо өрсөлдөж байгаа. Зарласан хадгаламжийгээ за мөн зарим нэг харилцагч нартай бол маш өндөр хэмжээний, зарим нэг арилжааны банкуд бол бараг 20 орчим хувийн хадгаламжийг өгөө зарим нэг харилцагчтай бол санал болгосон хэвээр бол байна. За хөрөнгөний зах зээлийн хөгжил бол бас хол байна. За ялангуяа бол хувь цааны зах зээл. За сүүлийн жилүүд бол бондын зах зээл их юм бол сайжирсан байгаа. За макро эдийн засгийн мөчлөг одоо богино одоо мөчлөг бид бүхэн сайн жоох ерөнхийдөө одоос 4 сарын үе 24 оны 12 сард Монгол улсын төсөв бол анх удаа алдагдaltaгүй батлаа гэж төсөөлжсэн бол ерөнхийдөө 4 сарын дараа нүүрсний ажлын уналттай холбоотой маргаах эргээд одоо ингээд нүүрсний ажлын дагсан эдийн засгийн бол хүндрэлд орох ийм бол хүлээлттэй байна. Гэхдээ энэ дөнгөж одоо эхний үйлрэл дөнгөрч байна. Магадгүй 2 болон 3 дахь үйлрэлээс илүү их тодорхой харагддаг бах. За хамгийн сүүлийн бол шалтгаан бол долларчлалт байгаа. За манай дотоодын хөрөнгө оруулагчдэр за манай ард иргэд маань яг долларыг бол ерөнхийдөө
долларын хадгаламж гэхээс илүү долларын хөрөнгө оруулалт чиглэлээр бол илүү их доллар худалдаж авч явах холбоотой зээлийн хүү бол өндөр хэвээр байсан. Байгаад хэвээр бол байгаад байна. За энэ одоо энэ яг өнөөдрийн байдлаар арилжааны топ 5 банкны одоо эргэлтийн хөрөнгөний зээл буюу одоо бизнесийн зээл, за мөн цалингийн зээлийн жилийн хүү бол эндээс харуулж байна. За эндээс харахад бол цалингийн зээлийг бол худалдаа хөгжлийн банк хамгийн бага буюу 16.8% хүүтэй олгож бол хамгийн өндөр хүүг бол Хас банк 18-аас одоо 22.8% юутэй. За бизнесийн буюу эргэлтийн хөрөнгөний зээлийн хувьд бол голон тоног хамгийн бага буюу 16.2-ыг олгож явал за хаан банк бол энэ төрлийн зээл бол хамгийн өндөр хүүтэй буюу одоо 19.2-оос 21.6% хүүтэй бол байдаг байна. Тэгэхээр эндээс харахад бол манай арилжааны банкуудын зээлийн хүү 2 оронтой тоонд хэвээр байна. За мөн 20%-аас бол бас дээжи гарсан хэвээр байна гэсэн дүгнэлтийг бол хийж болохоор байна. За энэ Торонтогийн их сургуулийн профессор Рожер Мартин гэж юм бол ийм эрхэн байгаа. За энэ эрхэн бол ерөөхдөө стратеги гэдэг бол ерөөдөө тодорхойлсон байгаа. Би дөрөвсөнчлэн зээлийн хөө бурал үндэсний стратеги гэсэн ах бол 2020 оны бүр маш том хэмжээний улсын хурлын тогтоол гарсан. Тэгэхээр энэ тогтоолоор нэргээ харахад юун дээр алдсан байна гэхээр ерөөхдөө энэ гурван одоо хүрээнд бол алдсан болов гэсэн юм бол шинжээчийн байр суурийг бол илэрхийлж байна. За хамгийн эхлээд бол өнгөрсөн хугацаанд бид нар одоо юу гэдэг хитрхийх цаас үлдүүлсэн. Яг энэ цаасыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх одоо энэ үйлдэл бол маш бага гаргасан гэж байна. За хоёрдугаарт бол agile way of work буюу одоо ингээд юу нь болоод тэндээсээ юу нь болохгүй байгаа гэдгийг бидэрт ерөөсөө дүгнэлт хийгээгүй. За юу нь болохгүй байвал юу болох? За Монголд юу нь болоод юу болохгүй вэ гэдэг дээр бас ерөөсөө дүгнэлт бол хийгээгүй. Эндээс юу харагдах вэ гэхээр манай одоо улс орны стратегч, аж ахуйн нэгж байгууллагын стратеги. За магадгүй хууны стратегч бас энэ дээр бас нэлээд хамаатай. Тэгэхээр энийг бол ерөөхдөө тэр бичиг цаас боловсруулж байгаа бодлого толгорлогч маань байн бол бодож байгаа хэрэгтэй. За хамгийн сүүлд үе Facebook буюу бид нар энэ зээлийн хөөг борлуулалт хүнсний стратеги боловсруулалтаа ямар нэгэн одоо алхам 1 2 3 гэсэн юм шат дараатай бол ерөөсөө байгааг. Өөрөөр хэлбэл эхлээд юу хийчихэд дараа нь юу хийх гэсэн ийм бол бодлогын бичиг баримтууд байхгүй. Маш тодорхой бос маш одоо ингээд задгаа байсан гэсэн үг. Тэгэхээр олон талаас олон одоо оролцогч нар буюу сангийн яам, Монгол банк, санхүү хэмжээс хорож гэдэг юм уу маш олон оролцогчдод энэ тэндээс нь ингээд ажлыг аваад тэгэхээр яг ингээд маш тодорхой бос байдалд орсонтой холбоотой 2020 онд баталсан зээлийн хөвөг борлуулалт хүнсний стратеги ерөнхийдөө амжилттай болж чадсангүй.